Яагаад жанр бий болж эхэлсэн бэ гэхээр киноны жанрыг хувааж ангиж үзэхдээ бол жанр бүр дотроо дид жанр тийм ээ. Студийн найруулагч Бажинэмийн амар санааг утаж авцгаая. Монгол Улсын авиач жүжигчин Даштоног баярлалаа их мэдээ. Тэгэхээр бид дахиад энэ хүний хөгжил киноны явдал болсон явдлаас хэлсэн гэж сонссон. Тэгэхээр заавал одоо санаандаа үлдээд тааш гахи тоглож байгаа үзэгчийн тоолд би бас нөлөөлнө гэж бодож байгаа байхгүй энд. Энэ тохиолдолд хүний хүүхдийн тохиолдолд бол за энэ хүн бол дуулнаа. Одоо жүжиглэж байна те. Сүүлүүд бол арих жоох ууж эхэлж байна. Даашгийнхаа хувьд одоо хийж үзээгүй одоо хиймээр санагдаж байгаа өөр амжуулчмаар юм байна уу? Бас урдаас нэг киноны санал ороод ирсэн байж байгаа. онд Монголын тайлбарлагдсан тусмаа тэр тусмаа дэлхийд гэж бас хэлж олон гайхамшигтай сенсац тарьж чадсан нэгэн киноны уран бүтээлч эсвэл маань хүрэлцэн ирснийг та бүхэн анзаарч хин гэдгийг надаар хэлүүлтгүй таньж байгаа баха. Энэ бол мэдээж Монголын уран сайхны дотор ажиллагаа киноны эрхэм уран бүтээлч хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд бас энэ өдрийн минь төргийа. Манай Монголын үзэгчдийг бас баяр тусны гайхамшигт мэдээг та бүхэн бүгдээр сонссон баг. Манай дотор ажиллагаа кино маань өнгөрсөн сард Москвад болсон олон улсын детектив киноны фестивальд 3 дугаар оролцсон байгаа тийм ээ. 3 дугаар оролцож тэр дэлхийд Монголын киноос дэлхийд гарч ийна гэдгийг бас гайхамшигтай илэрдүүлж чадсан. Тэгэхээр энэ бол өнөөдөр киноны төрөл жанрынхаа ярилцж байгаа манай эрхэм уран бүтээлчтэй манайхаа. Тэгэхээр бид нар бол өнөөдөр дотор ажиллах киног яг юу гэж томьёолж байгаа. Бид нар адал явдалт инээдмийн кино гэж томьёолж байгаа. Жаги манай киноны ерөнхий оператор Жамисүр. Ерөнхийдөө бол адал явдалт инээдмийн киноны жанрт орно. Тэгээ бас Орос Москвад болсон тэр фестивалаас гадна одоо дахиад Италид болсон фестивалд орж байгаа. Яг өнөөдрийн байдлаар фестивал өнөөдөр эхэлсэн байгаа. Тэгээд бас найдаж байна. Аха. Москвагийн киноны шагналыг өрсөн бай. Марцаасын шагналаа яаж хувааж байна тийм ээ? 150 сая орчим доллар гэсэн бодлоо. 150 саяга яг одоо яаж оролцоогоор нь яаж хуваах чинь? Тэр чинь бас коэффициентлээ дотроо бас хэн яаж оролцох. Энд дээр бөө хэрүүл болж байна. Яг батгүй дээр одоо хэд Яг хувааж амжаагүй дээ. киноны нэрний сонголтын үед олон хувилбараа сонгож авсан эсвэл яг оноос нэр нь байсан уу? Мөксөө ах маань нэлээ олон жилийн өмнө бичсэн. Олондоо ч нэг актер хол биш. 5 6 жилийн өмнө бичсэн зохиол байсан. Банк яаж авах вэ гэдэг нэртэйгээр бичигдсэн зохиол байсан. Тэгээд тэр зохиолыг янзлаад орчин үеийн одоо өнөөгийн нийгэмд зохицолдуулж бас нэг жоохон үг хэллэгтэй яриа текстэн дээр жоохон ажиллаад тэгээд нэрийн татар ажиллагаа гэдэг нэрийг маань ерөнхий найруулагч Баатар өгсөн. Яг энэ кино эхлээд зураг авалт нь явж ирсэн байхгүй өөр жүжигчтэй өөр составтай 2002 оны үед ч юм уу 5 онд аймаг шухгийн төсөмж байхад яг энэ нэрээр одоо тодорхой хэмжээний шоу болоод яг энэ кино хийж ирээд нэлээд хэсэг хугацааны зураг авч тэр кино зогссон. Сонголт нь буруу байсан юм болоо жүжигчнээ яасан юм бэ? Яг тэр тэрийг би сайн мэдээ. Тэр кинонд бол оролцоогүй. тийм. Тэр кинонд бол оролцож байгаагүй. Тэр кино заавал Бацүх тоглох ёстой байсан учраас тэр кино тэр зогссон ч юм байна. Бид нэг азтай байсан. Киноны зураг авалттай бол их тийм гайхамшигтай санагдаж байсан л та. Ялангуяа тэр энэ детектив ч юм уу энэ адал явдал киног илүү тодтогсон тэр зураг авалтууд тэр одоо цус нүж тэр байлдаан тэр одоо буу шид юм хэр энэ дээр бас илүү тодтогч яриулс гадны бас мэрэгчлээ өрж авч яасан тийм. Тэр Жагийн хувьд энийг онцгойж яриул. Кино амжилттай болох нэг үндсний нь байсан баг бас. За зураг авалттай яг ийм одоо юу гэдэг экшн тийм буудал цаантай ч юм уу те олон одоо юу гэдэг машин өсрэлттэй ч юм тийм хүн төлтрөөхтэй зургнуудыг бол олон камераар авдаг. Ядаж нь 2 3 камераар. Жохон хамгийн хэцүү юм бол тэр л байсан. Ганц камераар авсан учраас тэрийг алдахгүй авах гэдэг юм хариуцлагатай. Ямар нэгэн байдлаар юу ч гэсэн тэр зураг авах гэдэг хамгийн том илүү хариуцлагатай юм тэр л. Бас нь бол ерөнхийдөө өмнө нь бас нэг кино хийсэн. Тэгээд өмнө нь олон клипэн дээр ажиллана гэдэг маань нэлээд кино хийхдээ одоо туршилт хийсэн байсан учраас тэрийг дахиж хийж байгаа учраас ерөөдөө бас гайгүй. Киноны зураг авалтын явцсан яг ч манай эби зөв кино тоглохоос гадна бас их тийм энэ киноны найруулга, киноны энэ магадгүй детектив, энэ адал явдалтай байх шинжийг илүү их тодтогох тийм үүргийг бас гүйцэтгэх хийсэн болов уу боддог. Тэр энэ киноны ер нь зураг авалтын явцад найруулагчийн багт ажиллаж байсан үед одоо энэ киногоо эргээд ингээд дурсаа ярьж байхдаа илүү их тийм сэтгэл үлдсэн ч юм уу илүү их юм онцолж ярмаар зүйл бид юу байдаг вэ? Нэг машин үсэргдэг зураг байдаг. Энэ бол үнэхээр
гайхамшигтай. Уг нь ингэж өсөргэй гэж бид нар анх ярилцаагүй юм. Урд зогсож байгаа цагдаагийн машин дээгүүр гараад өнгөрч унаад дэлбэрэх хэрэгтэй байсан. Гэтэл тухайн үеийн манай жолооч маань эмоцтой. Манай найз Дамбд өнөр гэж спортын мастер хүн гэдэг. Энэ маань өөрөө ганцхан дүүбэл шүү гэж бид нар зөндөө захижсэн. Тэгэхээр ганц дүүбэл юм бол сэтгэлээ гаргаад нэг гоё болох ч удаа гэж үсэрсэн. Тэгтэл тэр үсрэлт бол маш дээш маш өндөрт үсэрч үлгээр гайхамшигтай сайхан зураг болж чадсан. Хүмүүс боддог нэг заримдаа бол компьютер график юм өөрөө боддог. Тэгэхээр яг энэ сая тэр айхтар зураг авалтыг тий ерөнхийдөө бол график гэж хүмүүс их ярьсан л да сүүлд нь тий. Тэгээд киногоо нээчээд тэр яг сцен дээр зэрэгтэл тэр яриа чимэг болж исэн. Маш их төгшөөртэй маш хүн зураг авалт байсан. Тэгээд харамсалтай манай найз маань тэндээс бяцхан бэртэл авсан. Бид бүхэн машин тий машинтай өсрээд буухта нуруугаа жоохон гимтээсэн тий. Тэр найздаа бас ашиглаж кино урлагийн төлөө бас ингэж өөрийгөө зөөсөн бас баярлалаа гэж хэлмээр байна. Магадгүй энэ ч гэсэн бидний бас фестивальд бас өндөр дээгүүр байсан. Детектив жанрт бас маш их хүнтэй нэмэр оруулсан гэж бас хэлмээр байна тий. Детектив жанрыг тодтогсон их олон үйл явдлууд байна л да. Тэр зодооны хэсэг ч гэдэг юм уу. Жишээлбэл Батсүх одоо та нарын бас тэр нөгөө бас би хамгаалах урлагийн хүмүүсээр бас оролцсон манай хин ч одоо амар баясгалан зодоонч төр ч юм уу. Ер нь төрүпийг ер нь яаж бүрдүүлэх гэж бодсон юм бэ? Энэ бол одоо хиний шийд найруулагчийн шийдэл байх л да. Тэгэхээр энэ дээр Шаги илүү тодтогж яриул. Бас ярилцсан уу те? Төрүкийн хувьд бол нэлээд их тийм одоо юу гэдэг зодоонтой тийм байна гэж бодож манай одоо юу гэдэг амар баясгалан жүжигч анх орохдоо бол дандаа л ингээл өөрөө бол яг тийм зодоо нүүн шүү дээ. Яг тэргээр нэлээд тийм одоо байнгын зодолтой магадгүй чагчан ч юм уу Джетлин кино шиг юм зодолтыг анх бодож орж ирсэн шүү. Бидний болохоор зөвхөн бодлын хэсэг жоохон тийм төрүүкүүд байна гэж анханасаа ярьсан. Тэгээд тэрнийхээ дагуу хийсэн кино. Төрүүкэн дээр нэлээд хамгийн одоо юу гэдэг одоо манай их жаргал ажилласан байгаа төрүүк тавьсан. Дээрээс нь бас манай эби тэр дээр нэлээд төвөр оролцсон. Анхны зохиолоос ахуулаад ерөнхий ямар сцен ямар үйл явдал хийх тэр энэ киноны мэдээж үйл явдлаар бас дараа нь тайлагдж инээдэ болж байгаа ч гэсэн кинонд бол инээдвийн гэдэг шинжийг илүү их тодтогч ирсэн дөрөг бол би номер 4-дөр тоосон манай Батсүхийн дөрвийн болов гэж бодож байгаа. Яг л бас тийм үзэгчч гэсэн бас хүлээн санал нэгтэй авах. Батсүх дуучны хувьд энэ кинонд бас тоглосноор бас магадгүй энэ өөрийгөө бас нэг шинэ ертөнцөөр нээж чадсан болов гэж би зөвхөн хувьдаа боддог. Тэгэхээр энэ талаар таны бодол. Би бол урд нь нэг камерын өмнө бол нэлээд олоодаа зогсчихсон л да. Тэгтээ мэдээж богино хэмжээний нэг клип тэгэл зарим нэг реклам тийм хүмүүд оролцдог. Тэрэн дээр бол мэдээж айхтар жүжиглэлт ч юм уу юм яриа эднэр гардгөө хөвчлэн дуугаа дуулаад тий бага зэргийн тиймд орж исэн. Кино бол өөрөө юм том бүтээл учраас бол хүний бас нэг дотоод нэг тодорхой хэмжээний нэг байх хэвээр илэрхийлэх хэвээр юм бол шахавж гаргах тийм юм байл л. Тэгээ миний хувьд бол мэдээж хамгийн гол нь бол энэ мэрэгжлийн жүжигчд тий уран бүтээлчд бас манай оюун эгч бол одоо их наттай ажилласан л та. Ялангуяа амархойтой шүү дээ. Туслах найруулагч. Тэгээд стопингүүд оюугч наашаал гүүж ирж харагдах. За над дээр л ирж энэ гэхлээр над дээр ирдэг. Тэгээд биш ингэж болохгүй нэ одоо ингэж чи жоохон их хэвтэй байхгүй. За дахиад их хэлдэг тий. Тиймэрхүү байдлаар мэдээж энэ хүмүүсийн нэг юм хамтын тийм хөдөлмөр дунд тэр дүрийг гаргасан л да. Тэгээд зарим тохиолдолд бол одоо ингээл за чи одоо утга бариад ингээд ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийх хэрэгтэй байна гэж тэгтэн. Тэр ярьж байгаа. За яах вэ? За тэгвэл нэг юм хөө мангар бүжиг хийвэл яасан тий. Нэг л инээдмийн юм чинь гэж бодох. Тийм бүжгийн хөдөлгөөн одоо нэг тийм маниак хүн тий хүн алчаад гэсэн мөртлөө юу ч болоогүй юм шиг ингээл хийх ёстой юм хийж байгаа юм шиг баярлалаа. Тэгэл бүжиглж байгаа нэг тиймэрхүү зүйлүүдийг бол дунд нэм найруулгын хувьд гой юмд оруулж өгсөн тийм. Манай Батхүүгийн хувьд бол бас энэ киноноос өрмөц дүр гэж бодмоо. Өөрийнхөө энэ дүрийн талаар бас санал бодлоо олцвол. Машинтай холбоотой жолооч болол тэгээд энд оролцсон. Тэгээд энэ хүү кино манаас тэгэхээр сайхан кино боллоо. Эбигийн дүр бол бусад өөрийн урдлын театрын тайзнаа бүтээжсэн дүр бол бусад киноноос арай өрмөц өөр дүр юм шүү. Магадгүй эбиг өнөөдөр үзэгчдэд арай бас шинэ ертөнцөөр нээсэн ч юм уу. Мэдээж харилцан ярилцсны үүдэн дээр л одоо тулг гэдэг дүр босч ирнэ л дээ. Тэгээ зохиолчийн санаа байна, найруулагчийн санаа байна. Тухайн жүжигчний өөрийн бодсон сансан зүйлүүд байна те. Энэ бүхэн нийлж вэж одоо тулг гэдэг дүр төрж байгаа, гарч ирж байгаа. Мэдээж аль урд нь хийжсэн дөрүүдээс давтагдахгүй өөр дүр бүтээхийг хичээдэг. Тэр ч утгаараа жүжигчин гэдэг нэр оршин тогтнодог болов гэж би боддог. Баатартай тийм зөрж хийжсэн дөрүүд байна. Зөрж хийжсэн сценүүд ч юм уу те. Магадгүй тэр нь одоо эргээд харахыг зөв байсан ч юм уу. Магадгүй жүжигчнийхээ шийдлээр та нарын тоглолтоор илүү өөрийгөө зөвтгөжсэн. Энэ би ингэж хиймээр байна гэсэн тэр амжилт дүрсэн сценүүд байсан уу? Кино гэдэг чи актер юм байна л да. Сайн бодож л авдаг. Авцсныхаа дараа зэрэгдэлтэй киногоо нээгээд ингээ үзэж яхад таны ингэчгүй яавда, тэггүй яавда. Маш их харамсах те.
тийм төгсөд бол бас бишгүй байсан. Тэрнээс одоо нэг хөшрөгөө өөрийгөө нэг гайхамшигтай биц юм шиг яриад тахтай гол нь биш. Киноны нэг хэцүү хүндрэлтэй тал нь гэвэл би тэрийг хэлмээр байна. Кино урлагийн те дахиж засаж болдгоо. Театр бол өнөөдөр нээлттэйчлээ. Үзэгчдийн симпати ямар байна маргааш наа энэ ингүүлт зүвдэх юм биш үү. Зураг авалтын явцад би бас хамт байсан болохоор бигээс нэг зүйл асуумаар байл та. Цаатхан маань яах вэ гэж нэлээ их догдолж дээрээс нь бас нэлээ их тэр хэлэх юм уу хэлж авах юм уу шууд авчих юм уу тэргээс нэг хэсэг байсан л да тэр загвар шод гэрэлтэй авах усны хэсэг. Тэр хэсгийг бүрийг тодруулж ярих юм бол тэр бас их бодож боловсруулж яж авсан уу эсвэл зүгээр сэтгэлийн эмоц шууд дайраад авсан хэсэг байсан. Миний хэсгийг асууд өөр хэсэг. Өөр юм шиг. Киноны орж би зүгээр хөдөлгч өөдөөс ярьж байгаа. Өөр хэсэг бол бас тийм хэцүү бас тийм айхтар хүчшээ. Ер нь бол тийм энерги тайван хот гэрлэгч ч гэсэн өөрөө их болгоомжилж байсан. Зөвшөөрсөн манай кино тоглохыг зохиолтгоод танилцаад тэгээд ерөнхийдөө бол сайхан бүсгүйгийн дүр тоглоно та тий. Гэхдээ элдвийн шалдвийн тийм актер нүцгэлж шалдсан тийм бол байхгүй шүү гэж хэлсэн. Тэр амдаач хүрсэн. Тэгээд тойр хэсэг бол их гоё хэсэг байдаг шүү дээ тэр. Би өөрөөс ч юм асууж байгаа шүү дээ. Өөрөөс ч юм асууж байгаа. Миний хэсэг дээр бол яг тэгж актер ярилцж тохирсон байхгүй. Ерөнхийдөө бол таныг одоо хүчирхийлэхийг завднаа. Эсрэг юм. Тэгээд тухайн үед объектын дээр бол айлах эвтэйхэн цэвэрхнээр илэрхийлэхийг яг бол бүх насныхан зориулсан кино гэдэг утгаараа тий. Бацхгүйсийг асуусан л да. Бацхгийг бол бид нар тийм зүгээр энэ дэлгэцийн урдлын клипүүдээс юм утга уянгийн тийм ээ. Тэр тусмаа тэр одоо нөгөө 60-аад оны үеийн тэр ангаараа бас нөгөө осолдсон тэр нэг үерт автсан хүмүүсийн тэр нэг дууны тухай тэр клипүүд дээр бол та бол гайхамшигтай бол тэр эмоционал тэр тусмаа юм дотортой одоо манайх жүжигчдээр дотортой тийм жүжигчин гэж харагдахаар байсан. Ягаад гинт яваад ийм хошин дүрд очоод хошин тийм дүрийг бүтээх болчихвоо. Эсвэл ер нь амьдрал дээр өөрөө ч хошин хүн юм уу? Найрвч ямар нэг бодож авсан байх л та. Стоо мэдхгүй юм одоо. Их төлөв даруу. Хүн шүү дээ. За. Кино зураг авалтаас өмнө би бид нар ингээд зохиолууд дээр ингээд эднээс сууж хат очиод ингээд харж байгаа. Нэг тийм дүр байс. Гэтэ ер нь бол төсөөл бол байгаагүй. За ямар ч нэг Гэлба гэдэг хүний дүр тоглох юм тэр нь бол яах юм мэдэхгүйс. Тэгэл явандаа ингээд чи ингээд олон хоног уулзаал ингээд уншаал судлаад хамт байгаад ингээд ирэхлээр ерөөдөө нэг ойлгож эхэлсэн. Мосфильм давсан чи ганцаараа жүжигчдийг очсон энд самтран тоглож ирсэн жүжигчин цуг очоод тоглогдчихоо тэр юм зургийн авалтаа яаж хийсэн бод нууцаа задлуул очсон шүү дээ. Мосфильмд очиж 3 хоног зураг аваад тэгэл хурцсан очсон. Тэр одоо бол та нарт бол өөрийгөө ахаад ивдээ дараагийн тим кино тоглох юмсан ч юм уу. Нэгэнтээ бол кино код бол адлын явдлын тухай тэр тусмаа киноны төрөл жанрын талаар ярилцж байгаа учраас та нарын дараагийн сонголт өөр нь ямар дүр тоглоё гэж та нар бодож байна. Манай жаг гэсэн дараагийн киногоо ер нь ямар кино байгаасаа гэж бодож өөрөө мөрөөдөж байна. Аль нь ч хамаагүй ямар ч байсан түрүүний одоо юу гэдэг одоо тэр кино код нэрлэгдэж байгаа бүх жанрын киног хийж өгчмээр байна. Тэгээд мэдээж түүхэн кино л гэж хэлмээр байна. Би ч юм болгоно гоё түүхэн дөрөвтэй хэлсэн гэж боддог. Хамаагүй бохоо. Яг аим шиг кино. Аз стил түрээс аз стил аим шиг кино. Тэр аимшиг кино гэхээр Монголд нэг алтай авилах цагаар ядуугийн зовлон гэж их цөөхөн байна. Ер нь магадгүй ер нь ягаад Монголд энэ аимшиг кино байж болохгүй. Ер нь байвал ер нь юу монголчууд ер нь юугаараа бус киноноос илүү аимшигын төрлөөр тоглож болох вэ? Тэд оны тим юм болсон гин гэж ярьдаг шүү дээ. Тэ. Хөдөө явж исэн чинь нэг айл тааралдаас тийшээ орсон чинь ингээл амар тэ. Тиймэрхүү гоё тийм нэг уусан цамгүй болсон явдлаар кино хийвэл ер нь та нар ингээд бүгдээ айл аль кино ертөнцид кино урлагийн салбарт бүгдээ өөрөө ихсэн бас орон зай гэж кинотой холбогдчихлоо. Тэр Монголын кино урлагт яг өнөөдөр аль төрөл жанр нь илүүтэй байвал та нараас үжээс гэж бодож. Сая бид нар аимшиг кино ярьлаа шүү дээ. Өнөөдөр Монголын киноны төрөл зүйл энэ үнэхээр өгүүлэгдэж байгаа маа. Энэ араа болохгүй байна ч гэх юм уу? Бас өөрийн хувийн бодол байдаг байх те. Би бол нэг актер тим жанр, ийм жанр нь хөгжижээсэй гэж би нэг актерт гэж бодохгүй байна. Яг гэвэл уран бүтээлчний хувьд бол миний хувьд те жишээ нь би өөрийнхөө зүгээс жүжигчин хүний хувьд бодоход олон жанрт л би өөрөө хүч үзэж байвал илүү надад хэрэгтэй юм болов өшөө хөгжиж дэвчгэд те мэдээж сурахад ямар ч хамаагүй жанрт би бол тоглоход бэлэн аимшиг байна уу боевик байна уу адал явдал байна уу мелодрам байна уу нийгмийн байна уу тэр бол хамаахгүй жүжигчин хүн бол ямар ч жанрт тоглож явах ёстой чаддаг байх хэрэгтэй те хамгийн гол нь ямар жанрын кино үзэхийг хүсээд байна гэдэг одоо чихэн кино код нэвтрэл үзэгчтэй мал сонголт те үзэгчтэй маань эрэлт хэрэгцээ гол болов гэж бодож байна те нэг дутагдаад байгаа юм их юм бол бас нэг гадны кинонууд байдаг. Америкийн Холливуудын кинонууд ингээд алдартай кинонууд ингээд айгүй игэл жирийн хоёр хүний аймаг гоё аз жаргалтай амьдрал бидний одоо дурлалын гоё түүх гэсэн мөртлөө тэр хооронд хүмүүсийн зохиолынхны текстүүд нь маш гоё те хоорондынх дээр инээдтэй юм ярьж байгаад мөртлөө тийм гоё нэг юм уянгийн ангуу мелодрам. Гэтэ ямар ч тийм
хүнд хэцүү юмгүй те. Ямар ч киног хүнд хүргээд тийм ээ гоё сайхан гаргаад өгч юм бол тэр ямар ч кино хүн үзэхэд бүлэн зов. Зөвхөн энийний кино үзэх байхгүй гэж байхгүй шүү дээ. Баярлалаа их үзэгчдээ манай кино код нэвтрүүлэгт өнөөдөр бас дэлхийд Монголын маань нэрийг дуусгасан байгаа нэгэн алдартай уран бүтээл татвар ажиллагаа киноны их уран бүтээлчд оролцож өөрийнхөө сэд бидэнтэй хуваалцлаа. Та нартай хамгийн сайн сайхан мөнгөсөөрөө та нарын дараачих кино дахин дэсрэлтийг бас авчрах болтугай. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ кино код амжилттай үргэлжилж яг одоо та бүх юм киноны ертөнцийн гайхамшигтай нэгэн бүтээл болох тэр тусмаа кино ертөнцийг улам чимжээдэг киноны хөгжмийн талаар онцлон та бүхэнтэй ярилцах бэлэн боллоо. Яг одоо студид өнөөдөр Улсын филармоны дэргэдэх морин хүрийн шуулгын эрхэм уран бүтээлч айлчлан ирж дэлхийн хийгээд үндэсний кинонуудын гайхам бүтээлүүдээс үзэгч та бүхэнд толиулгаас гадна кино гэдэг тэр ертөнцийг улам чимжээдэг аюулгүй сайхан хөгжмийн ертөнцөөр хамтдаа аялцгаая. Эрхэм үзэгчдээ кино код нэвтрүүлэг энэ удаа та бүхэн дэлхийн болоод үндэсний киноны гайхамшигтай хөгжим бүтээлийг тоглож гисэн морин хүрийн шуулгынхныхаа бас сонирхолтой яриагаар үргэлжилж байна. Яг одоо бол би студид морин хүрийн шуулгын морин хуурч даваа зэрэгтэй ярилцах бэлэн боллоо. Тэгэхээр морин хүрийн шуулгын маань өнгөрсөн 2010 оны гайхамшигтай том бүтээл үзэгчд үргэлжсэн том уран бүтээл бол Монголын болоод дэлхийн киноны хөгжмийн бүтээлээс сонсон энэ гайхамшигтай Plain Love хэмээх бүтээл байсан гэж би сонссон. Тэгэхээр чухам ягаад онцолж та бүхэн юм киноны хөгжмийн бүтээлийг тоглох болов? Тэгэхээр морин хуурын чуулга маань 2010 онд Plain Love гэдэг нэртэй уран бүтээлийнхаа тоглолтыг үзэгчдэд байрсан маш их амжилттай болсон. Энэ кинонд бид Монголын болон дэлхийн кинонуудын хөгжмийг сонгож оруулсан байгаа. Монголын кинонуудын хөгжмийг бид нар дангаараа тоглох бас боломж байсан. Альсгүй дэлхийн киноны хөгжмийг одоо тоглох боломж байсан. Яагаад энэ хоёр дэлхийн болон Монголын киноны хөгжмийг нийлүүлж тоглосон бэ гэх юм бол бид нар бас нэг бодлого байгаа. Монголын киноны хөгжим бол дэлхийн киноны хөгжмөөс бол дутхгүй сайхан бүтээлүүд байдгаа гэдгийг бол үзэгчдэд бид нар ойлгуулахыг хүссэн юм байна. Монголын киноны хөгжим гэж ярих юм бол Монголын үзэгч түмэн бол мантгаацсан хатан юм уу? Тодорхой хэдэн киноны хөгжмөр бол
киноны хөгжим гэж ойлгодог л доо. Сүүлийн үед бол киноны хөгжим гэдэг нь ер нь хэвчлэн pop, rock, дуу байдаг. Киноны саундтрак гэхлээр дуу гэж ойлгодог байсан. Ер нь бол бид нар киноны хөгжим талаас хүмүүст хөгжмийн сайхан өгөхнийг хүргэхийг хүссэн юм байна. Тэр кинонд бол мэдээж хөгжим гэдэг бол энэ дүрийг тодтогох, тэр дүрийн санаа эсвэл дүрийн тэр зорилго чиглэл ч юм уу эсвэл тухайн орчин нөхцөлийн хүмүүс илүү их мэдрүүлэхэд хөгжим гэдэг гайхамшигт том дэм бас үлхээс болдог байх л та. Тэр таны хувьд зүгээр магадгүй үзэгчд маань сонирн болох үднэс тэр киноны тэр дүр энэ хөгжим үнэхээр бас тэр дүрийг тодтогч гисэн тэр үзэгчийн сэтгэл үнэхээр миний хөгжимчийн үед ч үнэхээр тэрийг сонсох дуртай гэдэг ч юм уу танд бол гайхамтай тийм олон жишээг нэрлж чадах байх л та. Зүгээр яг энэ удаад нэрлвэл киног бол хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй л дээ. Ер нь бол яг хөгжимгүй кино гэж харах юм бол хүн яриад тэгэл дүрс гараал өвдөсөн нэг телевизийн нэвтрүүлэг юм уу айлсгүй нэг шүлэг шиг л сонсогдох байх гэж бодож байна. Дэлхийн анхны кинонууд хүртэл бүгд хөгжимдөр явагддаг байсан. Бүр үггүйгээр хөгжимдөр явагддаг байсан. Киноны хөгжим гэдэг нь одоо юугаараа хүний сэтгэлд илүү хүрдгийм бэ гэхлээр үрдөөсөө тэр хүний тэр болж байгаа тэр бодит тэр нөхцөл дээр болж байгаа хүний сэтгэхүйг яг хөгжмөөр харуулдаг юм байна. Хөгжмийн зохиолчд нь хүртэл тэр хүний тэр дотоод сэтгэлд зориулж айлсгүй бол гунигтай баяр баясгалантай бүх тэр сүжээтүүд зориулж тэр хөгжмийг бишдэг болохоор хүний сэтгэлд маш сайхан хүрсэн аялгуунууд байдаг л та юм. Морин хуурын чуулга маань энд өстө одоо үргэлжлүүлэх үү? Тэгэхээр Морин хуурын чуулга маань Plain Love 2 нэртэй тоглолтоо энэ 3 сард тоглосон. Соёлын төвөргөнд 2 өдөр тоглосон. Маш үзэгчдийн сэтгэлд маш нийцсэн тоглолт болсон. Тэгээд бид нэр Plain Love 3 тоглолт, 4 тоглолт цаашлаад энэ төслүүдийн хамгийн шилдэг бүтээлүүдээр бүрдсэн тоглолтуудыг хийхээр төлөвлөж байгаа. Тэр манай нэвтрүүлэг өнөөдөр Монгол киноны төрөл жанрын тухай магадгүй киног бүтээхийг эрмэлзсэн байгаа. Киног бүтээгээсэй гэж санал тавиан байгаа эрхмүүдтэй бас киноны төрөл жанрын тухай бид нар илүүтэй бас ярилцж байгаа. Тэгэхээр ер нь Монгол киноны хөгжим бусад киноны хөгжимтэй та бүхэн харьцуулахад хэллэгийн хувьд хөгжмийн хэллэгийн хувьд ч юм уу ялгаатай зүйл байх юм уу? Байлгүй яг энэ ердөөсөө монголчуудын ёс заншил уламжлалтай холбоотой үндэсний ардын дуунаас идэвхсэн их аялгуунууд маань жинхэнэ монгол хүний одоо дотоод сэтгэлийг харуулсан тийм бүтээлүүд байдгийн болов гэж бодож байгаа. Бид нар энэ Plain Love анхныхаа цомгийг Монголын хөгжмийн шилдэг киноны хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн CD гэр хийсэн байна. Гадаадын хөгжмүүдийг ер нь оруулаагүй гэсэн үг л дээ. Тэгэхээр бид нар энэ CD хийгээд ард түмэндээ энэ киноны хөгжмүүдийг ер нь цааш төлөвлөж үлдээх түүх болох. Одоо киноны хөгжмийг яг энэ киноны хөгжим байна, энэ хэсгийнх нь хөгжим байна гэдгийг хүн болгон бас мэдээсэй тий. Яг тэгж бодож хийсэн байна. Мэдээж хэрэг гадаадын киноны хөгжмөөр бас хамаагүй CD гаргах боломжгүй л дээ. Мэдээж хэрэг дэлхийн патентийн асуудал ч гэх юм уу зөндөө асуудлууд байдаг. Баярлалаа эрхэм үзэгчдээ кино код нэвтрүүлэг энэ удаа дэлхийд ганцхан гэж бид нар оглоо ярьдаг монголчуудын маань үндэсний бахархал болсон монголчуудын маань үндэсний хөгжим дотроос илүү бүр онцлон өөрсдийн гэж тэр зам өөрсдөө баг хүүхдүүгээр бахархан ярьдаг морин хур хөгжмөөр дэлхийн киноны хийгээд үндэсний хөгжмийн бүтээлүүдийг амжилттай бас тоглож үзэж та бүхэнд бас бэлэг барьсан морин хурцуулгын тоглолтоор амжилттай үргэлжлэн энэ цаг мөчид та бүхэнтэй мэдчилж байна. Баярлалаа нэвтрүүлэг амжилттай үргэлжилж байна.
Эрхэм үзэгчдээ та уйдаагүй байхаа гэж найдаж байна. Ягаад гэвэл бүтэн нэг цагийн турш киноны төрөл жанр хийгээд Монголын киноны ертөнцийн жоохон аль жанр өгүүлж байгааг онцлон яриадсан энэ нэвтрүүлэг танд таалагдсаг би эргэлзэхгүй байна. Яутач эрхэм үзэгчдээ кино код амжилттай үргэлжлүүлж киноны ертөнцийн сонин хажиг хийгээд тань санал болгож болох бүхий зүйлийг бид амлаж байгаа. Та өөрөө эргэлзэлгүйгээр энэ нэвтрүүлэгтээ байж бидний ертөнцийн чөлөөтэй нэвтрээрээ кино ертөнц таны кодыг бид тайлна. Энэ бол кино код.